энгийн боторхой нэмэх асах үйлдэлийг судлуулахад гардаг онол арга зүйн алдаа засах боломж. Жишээ 2-1 дээр 3-1 гэдэг илэрхийллийн утгыг тооцоолъё. За хамгийн бага ерөнхий хуваагдагчийг бид нар олчихно. За 2-3-ын хувьд бол хамгийн багыг хуваагдагч нь бол 6 байгаа. За тэгээ энийг 2-1-ийг бид нар тэнцүү боторхой хэлбэртэйгээр 6-20-тай бичихийн тулд 6-ны 3 гэж бичнэ. 3-1-ийг бид нөө 6-20-тай бичихийн тулд 6-ны 2 гэж бичнэ. За одоо 2-1 дээр 3-1 тэнцүү боторхойнууд орлуулаад бичих юм бол 6-ны 3-даар нэмэх нь 6-ны 2. Ингээд хүүхэд бол 6-ны 5 гэж бодож байгаа тавьчихдаг. Гэвч энэ жишээ 2 дээр энэ асуудлыг шийдэхэд яг адилаар хийгээ явж байгаад за А1 дээр нэмэх нь В-ны 1. За ингээ ерөнхий хариудаа болоод ингээ явж байгаад А, Б-ны В нэмэх нь А, Б-ны А. Ингээд энэ асуултын тэмдэг дээр юу болох вэ гэдэг хацаас өсчдөг. За энэ бидний алдаа юунд дидактик бэрхшээл арга зүйн алдаа байдаг. Яагаад гэвэл энэ үйлдэлийг хийх үедээ бид шууд толгоон дээр нь яг толгоогоор нь бодуулаад энэ тавхад тавьчихдаг байгаа нь цаашдаа энэ айлбарын илэрхийлэл гүнзгийрэл явагдах үед бол бэрхшээл учруулж байдаг. Энэ алдааг засах боломж байгаа. Ийний тулд эхнээс нь бид яг үхээр 2-1 дээр 3-1-ийг нэмэхдээ энд улаанаар бичсэн өртөрд байгаа тоонуудыг ижил хуваартай боторхой нэмэхдээ тэнцвийн дэмдэг тавиад боторхойн зураас тавиад өртөрд байгаа тоонуудын нэмж бичнэ гэдэг энэ зүйлийг хийгээд өгөөч гэсэн санаа байна. За ингэж энэ алдааг засснараа бид нар дараагийн айлбарын илэрхийллүүдийг хусагчтай илэрхийлэх үед бол одоо ийм хэлбэрт оруулсныхаа дараа энэ бол хүүхд ингээд бодоод авахгүйгээр В дээр нэмэх нь А гэдэг яг энэ шигээ бичдэг болох юм. Энэ бол дидактик бэрхшээлгүй хүүхэд бол өмнө үтсэн зүйлээ өөр хэлбэрт хэрэгжилж байгаа юм давуу тал байж байгаа. Яг үнтэй адилаар энгийн боторхойг үржүүлэхэд мөн энэ зүйлүүдийг анхаарах хэрэгтэй байдаг юм аа. За энгийн юм шиг боловч энэ айлбарын илэрхийлэлээс бодох ёстой зүйлүүд бий. Үржих байх дараа бодох ёстой зүйлүүд байдаг. За энэ дидактик бэрхшээлийг бид даван тууснараа багаас нь төлөвшнөөснээрээ хүүхдүүдэд ан гүнзгийрэх залхамж болгоос хашаа гүнзгийрч явах үед бол энийг боддогшгоо В дээр нэмэх нь Аг нэмэхгээ суугаад байдаг энэ алдаанаас зайлсхийж чадах юм аа.